Дэлхийн ингээр тархан суугаа монголчуудын телевиз Америкийн нэгдсэн улс дахь Монгол телевиз нэвтрүүлгээ эхлэхэд бэлэн боллоо. Та бүхэн энэ өдрөө сайхан өнгөрүүлж байна уу? Амжилт бүтээл сайн бүхнийг хүсье. Ээлжид сонгуульд өгсөн өдрүүдэд эх оронд улс төр хэдийнэ халуухан болж ард нийт төрийн түшээдэд дөнгөө урьдчилаад тавьсаар байна. Ард түмэн ямар вэ? Төр тийм байдаг. Өөрөөр хэлбэл ард түмэн өлөн зөлмөн эрдэм мэдлэгээр дулмаг, бор хоног шар нарыг аргацаахын тулд яхаас ч буцахгүй байдаг. Төр нь мөн тийм л ядуу сэтгэлгээтэй, дундуур мэдлэгтэй, эргээд ард түмнээ хуурж мэхэлсэн, увайгүй байдаг хэмээн зөрөгтэй дуурч чадаж байгаа мэргэжлийн эдийн засагчийн үгэнд анхаарлаа хандуулцгаая. Студийн цаг. Дэлхийн ингээр тархан суугаа монголчуудын телевиз Америкийн нэгдсэн улс дахь Монгол телевизийн нэвтрүүлэг эфирт гарч байгаа энэ өдрийн мэндийг үзэгч та бүхэндээ хүргье. Эх орноос болон Америк орноос бэлтгэн үзүүлдэг манай нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт Монгол Улсын их сургуулийн дэд профессор, эдийн засгийн ухааны доктор Содон Даржаагийн даваа сөрөн оролцож байгааг дуулгахад таатай байна. За юуны төрөнд ярилцах хүсэлтийг минь хүлээж авсан танд баярлалаа. Өөртөө чин ярилцъя гэж нэлээд эртнээс би бодсон юм аа. Та цуврал нийтлүүдээр эдийн засгийг маш энгийн үгээр тайлбарлаад байгаа чинь жирийн түмний сэтгэлд нэлээд хүрж явах шиг байна. Тэдний адил би бас таны нэг уншигч аа. Танд их баярлалаа. Нэвтрүүлэгтээ урьж оролцож байгаад талархлаа илэрхийлье. За баярлалаа. Манай улс аюулт өвчин тусаад их өндөрч байна гэж та нийтлэлдээ бичсэн. Мөн өөрөө бол зөвхөн томоо төдий бус хорт хавдраа гэж хэлсэн. Сонсоход нэг л аймаар жохом ямар тоо баримт үзүүлэлтүүдийг үндэслэж ингэж хэлвэ. Эдийн засгийн нөхцөл байдлыг энэ эмнэлгийн нэр томьёогоор хэрэгэл хандлагууд эдийн засагт байдаг. Энэ нь одоо нөхцөл байдал хэр зэрэг ард иргэдийн амжиргаанд тусч байгаа вэ гэдэг. Тэгэхээр өнөөдөр манай улсын гадаад үр 21.6 тэрбум $, 2015 оны эцэхэд бол хүрсэн байгаа. Тэгэхээр энэ нөхцөл байдал маань манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 186%-тай тэнцэх хэмжээнд хүрсэн байгаа юм. Тэгээд энэ өрийн хэмжээ ингэж нэмэгдэх нь болохоор эдийн засгийн бусад амьдралын бусад хэсгүүдэд, эдийн засгийн салбаруудад маш хүчтэй нөлөөлдөг учраас үүнийг нөгөө энгийн нэг ханиад биш хорт хавдартай тэрний өсөрхийлдэг тэр нөлөөллөөр нь ингэж бас зөөрлөж бичсэн хэрэгэлтэй. Тэгэхээр тоо баримтын хувьд авч үзэх юм бол энэ нь Монгол банк болон сангийн яам дээр нь статистикийн үндэсний хороо хуучин нэрээрээ олон улсын валютын сан Дэлхийн банк гэдэг энэ байгууллагууд манай улсын гадаад үрийг бас ингэж яг энэ хэмжээнд байгааг нь онцлон бичиж байгаа юм аа. Тэгэхээр яагаад энэ үрийн асуудал нь энэ вэ гэхээр үрийн асуудал бол энэ дэлхийн нийтээр never ending story гэдэг чинь ер нь бол ингээл байнгын үргэлжилсээр байгаа юм түүх байгаа. 1980-ад оны үед одоо бидний нэрлэдэг 3 ертөнцийн орн гэж байгаа Африкийн орнууд бүхэлдээ твэрээ бол энэ үрийн хямралд бол орж исэн. Бас мөн Латин Америкийн орнууд, Өмнөд Америкийн орнууд 80-90-ад оны үед бас энэ хямралтай байдалд байсан. Хамгийн сүүлийн жишээ татхад Европын холбооны Грек улс үрийн одоо хямралд орсноо ингээд нэгэнт зарласан байгаа. Тэгэхээр энэ одоо асуудал бол нэг бид нарыг тойрохгүй байна. Биднэрт энэ байгаа үрийн одоо тоо хэмжээ бол 1990 оноос хойш хөрөмтлөгдсөн үр гадаад үр байгаа. Тэгэхээр энд бол их тийм систем нь бол одоо зах зээлийн капиталист системээр явж байгаа энэ үрийн асуудал байгаа учраас энд их тийм болгоомжтой хандах хэрэгтэй юм аа гэдэг байр сууриас одоо судлаачийн хувьд энэ нийтлэгийг бичсэн юм аа. Тэгсэн мөртлөө манай эрх баригчид монголчуудын амьдрал болоод байна гэж үзээд байгаа шүү дээ. За амьдрал дээр иргэдийн амьдрал өдөр хоногоор дордоод байгаа ард нийтээр бид нар харж байгаа. Тэгэхээр эдийн засаг хүндрэхэд эрх баригчид худал тоо мэдээлэл түгээж одоо түндэ итгэж байгаа хэрэг. Эдийн засгийн нөхцөл байдал ингээд сайнгүй байгааг бол хүн болгон л мэдж байна. Аж ахуйн нэгжүүдийн маань үйл ажиллагаа нэлээд хумигдж байна. Дээр нь ард иргэдийн маань худалдан авах чадвар их буурч байна. Тэгэхээр яг үүнтэй холбоотойгоор нөө сар тутам гаргадаг байсан, улир тутам гаргадаг байсан тэр мэдээллүүд маань зарим тохиолдолд гарахгүй байх, тоон засварлагдах,
мөн одоо гаргаж байгаа мэдээлэлд өгч байгаа тайлбарлалын хувьд бол бас учир дутагдaltaй байх юм хандлага байна л да. Тэгэхээр юу вэ гэхээр иргэд маань ингээ худалдаа авах чадвар буураад байна гэдэг бол зөвхөн иргэдийн асуудал бол биш. Энд чинь иргэд маань хэрэглээгээ тэр хэмжээгээр танж яах гэсэн үг. Яагаад хэрэглээгээ танж яах вэ гэхээр орлого нь тэр хэмжээгээр буурч байгаатай холбоотой. Тэгэд хэрэглээгээ нэгэнд энэ танж яана гэхээр цааталтаа нөгөө худалдан авалтыг нь бий болгож байгаа хэрэглэгчид хэрэглээгээ таньчаар аж ахуй нэгжүүд маань өөрөө нөгөө нийлүүлэлтээ хийхэд үйлчлэгээ явуулахад нь бас хүндрэлтэй байдал бий болж байгаа. Энэ хэмжээгээр эдийн засаг маань их хэмжээгээр агшиж байна гэж бол ойлгож байна. Зөвхөн зарим нэг мэдээлэл дээр харахад манай эдийн засаг хэрэглээний эдийн засгаас одоо хуримтлын эдийн засаг руу явж байна гэсэн зүйл ярьж байгаа юм л да. Учир нь юу гэхээр иргэд их зээлтэй байна, ипотекийн зээлтэй байна. Ийм учраас одоо хуримтлын эдийн засаг хийж байна гэж ярьсан. Ийм мэдээлэлүүд бол цацагдсан. Тэгэхээр эндээс харахад үнэхээр тийм байна уу гэдээ ингээ харахаар хэрвээ хэрэглээний эдийн засаг хуримтлын эдийн засаг болсон бол ядаж иргэд маань их хадгаламжтай болох учиртай. Одоо татварын дараах орлого нь илүү их байгаад хэрэглээндээ хүрэлцээд энийхээ дараа хадгална. Аж ахуй нэгжүүдийн маань ашиг нь бол өндөр байх учиртай. Дээр нь одоо улсын төсөв маань алдагдaltaй биш харин одоо тэнцвэртэй улмаар илүүдэлтэй байж аж бид нь одоо хэрэглээний эдийн засаг шилжих тэр боломж нь бол хэрэглээний эдийн засгаас хуримтлын эдийн засаг шилжих тэр боломж нь бол бүрдэх учиртай. Гэтэл харамсалтай нь өнөөдөр нөгөө зээлтэй байгаа иргэд маань зээлээ одоо төлж чадахгүй байх улмаар банкны системд энэ чанаргүй болон хугацаа идэрсэн зээлийн хэмжээ 2 их найд төгрөгт бол хүрсэн ийм дүнтэй байна. Энэ нөгөө нэг 17.8% руу бол хүрж байна гэсэн үг л дээ. Нөхцөл байдал ийм байхад ингээд тайлбарлаж байгаа байдал хоёрын хооронд бол нэлээд тийм ялгаатай байна л гэж хэлж байгаа. Саяхан Улаанбаатарт болж өнгөрсөн эдийн засгийн форумын үеэр Монголын эдийн засгийн хэтийн төлөв өнөөгийн нөхцөл байдлыг Азийн хөгжлийн банкнаас хангалтгүй гэж үнэлсэн байгаа шүү дээ. Таач мэдж байгаа. За 17 оноос бондын өрөө төлөөд ирэхээр Монгол улс улам хэцүүднийг хэлсэн байгаа. Тэгэхээр мэрэгжлийн топ эдийн засагтаас аврал ирж байна гэж хэлчихвэл ад болцдог болов эсвэл одоо ирэх баригчд маань гомдолчдөг болов та зөвөр ойлгоорой энэ бол зүгээр сэтгүүлчийн сэтгэл зүйн үг. Тэгэхээр нөгөө Монгол улсын иргэн хүн болгон л одоогийн үүссэн байгаа нөхцөл байдалтай бас сэтгэл зовнохоос өөр аргагүй байна л да. Олон улсын банк санхүүгийн байгууллага тэр дундаа Дэлхийн банк, олон улсын валютын сан өнгөрсөн оны сүүлээр энэ онд 2016 онд Монгол улсын эдийн засаг 0.5 0.6% өсөх байх гэсэн урьдчилсан таамаглалыг бол төвшүүлж байсан. Харин таны сая хэллээ Азийн хөгжлийн банкнаас өнгөрсөн 3 сард гаргасан урьдчилсан таамаглалдаа энэ оны эдийн засгийн өсөлтийг 1.5 байна. Эх ондоо 1.1 байна. Эх онд 2017 он 1.5 болно гэдэг. Энэ юу гэж хэлж байгаа нөхөрөө үндсэндээ эдийн засаг маань өсөлтгүй болж байна гэсэн. Тэгэхээр бид нэр дотоод нийт технологи гэдэг нэг тийм бялууг бол хийдэг. Энэ бялуу маань ерөөсө томрохгүй юм болчихж байна л гэсэн. Тэгсэн хэрнээ бид нарт яаж юм гэхээр зөвхөн энэ жилдээ гихтэл одоо төсөвт тусгагдсанаар 947.5 тэрбум төгрөгийг зээлийн одоо хүүгийн төлбөрт нь төлөх учиртай. Эх оноос зээлийн хүү төдийгүй зээлийн үндсэн төлбөрийг нь төлж эхэлнэ. Тэгэхээр тэр хэмжээ бол улам их нэмэгдэнэ. Энэ хэмжээгээр төсөвт ирэх дарамт маань одоо нэмэгдэнэ. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд болохоор тийм зээлийгээ буцааж төлөх хуримтлын сан бол хараахан байгуулаагүй. Тэгэхээр энэ нөхцөл байдал яг төсвийн алдагдлын хувьд сүүлийн 3 жил дараа л нэг их найд төгрөгөөр тасарчихсан явж байгаа. Тэгэхээр энэ нь бол нэг талаасаа төсөв маань алдагдaltaй байгаад идэг, дээр нь одоо төлөх үрийн маань хэмжээ нэмэгдээд идэг. Энэ хэмжээгээр л одоо нөгөө ард түмэндээ зориулсан хөрөнгө оруулалт санхүүжилт бол одоо хумигдана. Дээрэс нь нийгмийн үйлчилгээ маань одоо хүндээ хүрч чадахгүй байдалд хүрэхэд ийм одоо хүнд төвхтэй байдал байгаа гэж ойлгож байна. Ингээд ядуу орон, ядуу айл, ядуу хүн гэж одоо яг ямар хүнийг хэлээд байна? Жишээ нь Монгол орон иргэд та бид ядууд орох уу? Тий, ядуурл гэдэг маань тийм их харьцангуй ойлголт л доо. Ядуурлын талаар дэлхийн нийтээр ингэж судалдаг ядуурлын шугам гэдгийг тогтоодог. Тэгээд тэр шугамынхаа доор амьдарч байгаа хүмүүсүүдийг нь ядуу хүмүүс гэж бол нэрлэдэг. Тэгэхээр үүнд бол
ядуурлыг тэр материалын амьдрал ядуу хүмүүс гэдэг бол материалын амьдралаар нь тодорхойлох юм хандлага байдаг. Энд нь ямар хандлага байдаг вэ гэхээр хоол хүнснийх нь одоо байдал, хувцс хунар, тэгээд орон сууц. Энэ төвшнгөөр одоо хүмүүсүүд маань хэрхэн яаж хангагдаж байна вэ гэдгээс ядуурлахаа шугамыг зурдаг. 1980-аад оны үед дэлхийн нийтээр өдөрт 1 ам доллароос бага орлоготой хүмүүсүүдийг ядуу гэж ингээд шугамаа зурдаг байсан. 1990-ад он болохоор дэлхийн нийтээрээ орлогын түвшин өссөн учраас 125 ам доллароос бага байх юм бол ядуу. Одоо 2000 оноос хойш бол 2 доллароос бага байх юм бол ядуу гэж тодорхойлж байгаа. Гэтэл хөгжингүй улсуудын хувьд бол жишээ нь Америкийн нэгдсэн улсад гэхэд 4 ам бололтой өрөх жилийн 20,000 доллароос бага орлоготой байх юм бол тухайн одоо өрхийг нь ядуу өрх гээд хүнсний болон одоо бэлэн мөнгөний тусламжуудыг бол үзүүлж байгаа. Тэгэхээр ядуурл маань ийм харьцангуй ойлголт. Та бас хэллээ. Монгол улсын хувьд гэх юм бол дотоодын нийт бүтээгдэхүүн 1 хүн доногдох хэмжээ нь 4,000 гаруй ам доллар байгаа. Энийг нь Дэлхийн банкны ангилаар авчсан бол манайх нэг дунд орлоготой ангид бол хамаарагдана. Гэхдээ манай улсад ядуурлын түвшний судалгаагаар 2014 онд хамгийн сүүлд хийгдсэн судалгаагаа харамсалтай нь одоо 2 жилийн өмнөх. Тэгээд тэр судалгаагаар бол хүн амын дундх ядуурлын түвшин 21.6% байна гэсэн. Өөрөөр хэлбэл нийт хүн амын маань 5-1 нь болохоор тэр ядуу гэсэн ангиллаар амьдарч байна гэж судалгаагаар гарсан ба. Тэгээд сүүлийн 2 жилийн хугацаанд нөхцөл байдал илүү тийм их сайжраагүй болов гэсэн юм таамаг магадгүй тэр ядуурлын тоо хэмжээнд болохоор өсөлт гарсан байх л гэсэн таамаг болон судлаачдын хувьд бол байгаа. Яг гэвэл би даасан судлаачид сайхан хийсэн судалгаан дээр Улаанбаатар хот л хэд ядуурлын түвшин 40% илүү давцсан байна гэсэн ийм судалгаа бас гаргасан байсан. Дэлхийн банкны ерөнхийлөгч мэдээлсэн байсан дэлхийн ядуу иргэдийн 40% нь эдийн засгийн өсөлт нь саармагдсан хөгжингүй тийм орнууд амьдарч байна гэж. Газрын баялаг ихтэй Монгол орн маань одоо энэ саяны энэ дүгнэлтэнд л орж явах шиг байх юм. Тийм. Ер нь бол тийм. Өөрөөр хэлбэл нөгөө эдийн засгийн өсөлт нь саарч байгаа хөгжиж байгаа улсууд гэдэгт бол Монгол улс багтж байгаа. Тэгээд Азиас бол ер нь сүүлийн жилүүд маш өсрөнгөө өсөлттэй байсан эдийн засгууд гээд бол манай уртлын хөрш Хятад улс, Энэтхэг улс, Индонез улс гээд улсууд бол байгаа. Тэгэхээр Хятад улсын хувьд л гэхэд одоо өнгөрсөн 30 жилийн хугацаанд ядуурлахаа түвшинд маш их өндөр амжилт гаргасан улс. 30 жилийн хугацаанд 670 гаруй сая иргэнэ ядуурлын түвшнээс аварсан юм улс юм аа. Тэгэд маш сонирхолтой нэг жишээ хэлэхэд 2000 оноос өмнө Хятадын одоо ядуурлыг нь аваад дэлхийн ядуурлын түвшинд тооцоход тийм дэлхийн ядуурлын түвшинг хойш нь татдаг. Өөрөөр хэлбэл тэрийг нь өсгдөг байсан бол 2000 оноос хойш Хятадыг хасаа тооцохоор дэлхийн ядуурлын түвшин бол өсөд байгаа. Түрүүн тэр $1 $1.125 $2 гэд тэр түвшингээр авч үзэх юм бол өнөөдрийн байдлаар дэлхийн хэмжээнд $1-оос бага орлоготой иргэд бол дэлхийн хүн амын 14%. $125-оос бага нь болохоор 25%. Харин $2-оос бага болоод ирэхээр 40 гаруй хувьтай байгаа. Тэгэхээр дэлхийн хэмжээнд бол ядуултны түвшин маань ийм өндөр байдалтай байж байгаа. Өртөө хүн өөдөлтгөө гэж ярьдаг штэ. Тэгэхээр улсын гадаад өрийг өнөөдрийн ханшаар тооцвол нэг хүнд 15 сая орчим төгрөгийн өр ногдож байна гэж та нийтлэлдээ бичсэн байсан. Аруулаа айл гэхэд одоо 150 сая орчим төгрөгийн өртөө болж таарч штэ. Зарим улс төрчид болохоор энэ өрийг хойч үеийнхэн төлнө гэдэг байгаа. Энэ чинь одоо хойч үедээ үлдээж байгаа одоо нүгэл лайв эцтэй ирнэ. Тэгсэн мөртөө нөгөө талдаа зарим хүмүүс ойлгохдоо улсын өр хувь хүнд ер нь ямар хамаа байх вэ гэж байгаа. Өр ер нь хүн болгоны нуруунд дээр байх ёстой юу? Бид өрөө яах вэ? Үрийн талаар энэ асуудал нөгөө 21.6 тэрбум ам долларыг өнөөдрийн байгаа ханшаараа үржүүлээд тэгээд тэрийг хүн амынхаа тоонд харьцуулахаар нэг 14.5-аас 15 сая нэг хүнд тийм одоо төгрөгийн өр бол ногдож байгаа юм. Тэгэхээр энэ үрийн асуудал бол бид нэр төлөвлөх ёстой. Гэхдээ ийм өрөнд бид нар одоо яг орж исэн үгүй юу? Ийм капиталист системийн өрөнд бол бид нэр энэ асуудлыг шийдэжсэн туршлага бол Монгол улсын хувьд бол байхгүй. Гэхдээ сонирхолтой нэг жишээ нөх юм бол 20 дугаар зууны ихэнх үед Монголын ард түмэн маань Хятадын пүүсүүдэд маш их хэмжээний өртөө байгаад данс тооцоогоо шатаагаад тэгээд дээрэс нь бослог хөдөлгөөн гаргаж ирсэн нэг тийм түүх бий. Дээр нь 20 дугаар зууны туршид авсан одоо зөвлөлтийн хуучин социалист системийн орнуудаас авч ирсэн тэр өр маань нийтдээ нэг 11.7 тэрбум ам доллар болсон байгаа 20 дугаар зууны туршид авсан. Энэ өрийнхөө асуудлуудыг одоо яаж шийдсэн бэ гэхээр одоо бид нар Азтаач гэх юм нэг систем өөрчлөгдөд дэлхийн нийтрийн систем өөрчлөгдсөн байдлаар Монголын ард түмэн болохоор энэ харьцангуй их бага зардалтайгаар
төлөгдсөн өрөөд байгаа юм. Жишээ нь хуучин тэр зөвлөлтийн зүйстэйс бүгд холбоот улсын одоо болон системийн орнуудаас авсан тэр үрийн асуудал гэхэд 98% нь хөнгөлөөд 2% нь төлөөд их үрээг бол тээвсэн байна. Харамсалтай нь өнөөдрийн 1990 оноос хойш тавьсан энэ гадаад үрийг болохоор бид нэр тэгж зайлах боломж бол их бага. Тэгэхээр ер нь бол одоо өртөө байх тусам эдийн засаг маань хумигдана, нийгмийн салбарын үйлчилгээ маань хумигдана. Дээр нь одоо улс орны ирээдүйн хувьд бол бас тийм тодорхойгүй хөгжил нь одоо боомлогдсон, ард түмэн гутранг, тэгээд одоо төр засаг нь хүч чадлаа алдсан ийм байдал бол байдаг учраас өөр бол зүгээр энгийн нэг ханаад биш. Энэ бол хор тавдартай адилхан тим эмгэг нөлөөг эдийн засагт үзүүлдэг гэдгийг нь бас хэлмээр байна. Гадаад өр засгийн газрын үр хоёрын зааг ялгааг тайлбарлаж өгөөч. Хэд хүрчлээ гэж хэлж өөрийн хэмжээтэй сая. Монгол улсын гадаад өрийн хувьд бол 2015 оны эцсээр 21.6 тэрбум $. Энэ бол албан ёсны статистик мэдээллүүдээр байгаа тоо. Үүний 40 гаруй хувь нь болохоор засгийн газар болон Монгол банкны өр байгаа юм. Үлдсэн 50 гаруй хувь нь болохоор хувийн секторын өр. Тэгээ засгийн газрын батлан даалт гаргасан өрүүд гэсэн үг. Тэгэхээр энэ бүхэлдээ энэ хоёрын хоорондын зааг ялгаа нь бол энэ. Тэгээ олон улсын практикт бол засгийн газрын үрийг нь авахаас илүүгээр тухайн улсын гадаад үр гэдэг. Тэгээд гадаад үрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзэлж байгаа хувийн жингээр нь тооцож энэ улс төлбөрийн чадвартай улс байна уу, эрсдэлтэй улс байна уу, аль эсвэл сайн зээлдэгч улс байна уу гэдгийг нь харж яадаг. Тэгэхээр бид нар бол энэ гадаад үр гэдэг энэ асуудал тэр бүх том багцаар нь бол илүү авч үзэх хэрэгтэй. Дээр нь засгийн газрын дотоод үрийн хувьд гэхэд энэ гадаад өрөндөө ороогүй дотоод өр нь өнөөдөр 3.3 их 80 төгрөгийн дотоод өртөө байгаа. 3 жилийн өмнө гэхэд засгийн газрын дотоод өр бол нэг 500 тэрбум төгрөг байсан юм билээ. Эндээсээ бол ингээд 6.5 дахин өсөж байгаа юм. Тэгэхээр ер нь л бол засгийн газар маань гадаад төдийгүй дотооддоо ч гэсэн бас их юм өндөр өртөө л байна гэж. Өөрөөр гэхээр ихэнх хүмүүс маань нөгөө хуучин зөвлөлтийн өртөөр ажиллаж ойлгоод идэг штэ. Гэтэл одоогийн өрөнд одоо ер нь тийм өршөөлөх маягтай тийм хэлбэр одоо байхгүй санагдаад идгийн. Тухайлбал одоо өрийг хөнгөвчлөгч байдаг юм уу, хугацааг нь хойшлуулагч байдаг юм уу, янз бүрийн хэлбэр байдаг штэ. Одоо хүртэл бол бид нэр зээлийн одоо хүүгийн төлбөрийг бол хийж байна. Үндсэн төлбөр төлөөд ирэх алдад бол маш томоохон одоо дарамтыг эдийн засагт бол төсөвт бий болохоор ийм байдалтай байгаа. Гэтэ өөрийнхөө энэ хилцлийг бол дахин хийх, тэгээ зээлийнхаа нөхцөлийг нь одоо өөрчлөх, тэ үндсэн төлбөр төлөх хугацаагаа хойшлуулах ч юм уу, тийм боломж байхыг бол үгүйсэхгүй. Гэтэ өнөөдөр авсан байгаа бүх зээлийнхаа хувьд, бүх бондынхаа хувьд бол ийм нөхцөл олно гэдэг бол харах учир хэцүү. Тэгэхээр яаж нөхөрөө бид нар хүссэн ч энэ өрөө төлөвтөл хүрч байгаа юм. Хамгийн ойрын жишээх нөө грек усаа дахиад сонгож авал та. Грек бол эртний соёл иргэншилтэй хүн болгон одоо дэлхийн нийтээрээ одоо соёл иргэншлийг нь магтдаг. Эртний дэлхийн техник төвхөнд хүртэл грекийг онцолдог. Дунд орлоготой Европын холбооны улс өнөөдөр өөрийнхөө энэ байдлаасаа шалтгаалаад одоо маш хүнд байдалд орчгоод байна л та. Тэ. Юу вэ гэхээр өнгөрсөн онд л гэхэд грекийг одоо Европын холбооноос гарах уу эсэх асуудлыг грек өөрөө санал тавиагүй байхад Европын холбооны бусд орнууд нь энэ саналыг тавиад ярьж байгаа. Энэ юу гэж хэлж байгаа нөхөр грек тэр улс төрийн тавцан дээр дуурах тэр дуу хоолой нь хэр зэрэг хумигдсныг бол харуулж байгаа. Дээр нь ингээд Европын холбоо хуралдаж агаад грект 86 тэрбум еврогийн зээлийн дэмжлэг үзүүлье гэдэг байдлаар ингээд тохирчод байж байгаа байхгүй. Энэ одоо асуудал нь юу гэхээр үнэхээр тэр асуудал одоо шийдэх гэж гэнэ үү? Энэ хэмжээгээр одоо засаглалынхаа эрх мэдэл, улс төрийнхөө нөлөөлөл одоо тусуулаад гээхэд хүрж байгаа. Дээр нь ажилгүйдлийн түвшин гэхэд л одоо 27% хүрчихсэн байгаа грек. Тэгэхээр ер нь бол үр гэдэг бол зүгээр тэр нэг үр гэдэг нэг асуудал биш. Энэ цаанаа эдийн засгийн амьдрал яаж нэвчиж орж, яаж нөлөөлж идэг вэ гэдгийг нь л грек усын одоо жишээнээс бол харж болохоор л гэж хэлмээр байна. Эннээс болоод одоо бидний хөгжил хэдэн 10 жилээр ухрах юм биш үү? Түрүү хэлсэн тэр грек улс манай одоо энэ өрөнд нэрвэгдсэн улсуудын 14 улсаас Монголд 7 жигссэн. Сая хэлсэн грек ч манай ард 3-т орсон байгаа даа шүү дээ. Энэ асуудлыг бол зөвхөн бид нар биш дэлхийд байдаг санхүүгийн
болон судалгааны их олон байгууллагуудын талаар судалгаа хийж идэг. Өнгөрсөн оны 7 сард гэхэд Английн Jubilee Debt гэдэг нэг судалгааны байгууллагаас өрийн өндөр эрсдэлтэй 14 орн гэдэг жагсаага тэнд Монголыг бол 7 жагсаасан байна. Мөн өнгөрсөн оны 11 сард Financial Times сэтгүүлдээр Монгол улсыг Исландийн дараагаар 2-т жагсаасан. Энэ болохоор дотоод нийтэд түнд эзлэх гадаад өрийн хэмжээ өндөр байна гэдэг 3-т болохоор гэрэгч гисэн байна. Энэ оны эхэнд сая Economist сэтгүүлдээр бас улсуудыг энэ өрийнх нь байдлаар ангилж чагсаахад Монгол улс Зимбабвегийн дараа 2 чагсаж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол зүгээр нэг энэ тэнд манай улсыг ингээд байрлуулад байгаа хэрэг биш. Үнэхээр дотоодын нийт бүтээгдэхүүнтэйгээ харьцуулахад нөгөө бүтээж байгаа баялагтайгаа харьцуулахад авцсан байгаа тэр өрн хичнээн их томоохон дарамтыг эдийн засагт үзүүлж байгаа гэдэг энэ нөхцөл байдлаар нь чагсаад байгаа хэрэг юм л да. Дэлхийн банк ч гэсэн ялгаагүй одоо Монголыг өрийн хувьд зээлийн хувьд маш өндөр эрсдэлтэй гэдэг энэ англи далхидын оруулаад тэрийгэ зарлцсан байна. Улсын гадаад өөр ийм болцсон байгаа нь хувийн компаниудын гадаадаас зээлсэн үрийг оруулж тооцсон юм биш үү ер нь? Нэг гадаад өр гэдэг дотор нэг 40 гаруй хувь нь бол Монгол Улсын засгийн газар болон Монгол банкны өр байхад нэг 50 гаруй хувь нь хувийн компаниудын өр юм аа гэх. Тэгээд энэ асуудал яагаад энэ хоёр заавалчгүй ингээд хамт байгаад байгаа юм бэ гэх асуудал. Тэгвэл нэгдүгээрт нь юу гэж хэлмээр байна вэ гэхээр нөгөө Монгол Улсын зээлжих зэрэглэлийг тодорхойлдог хэд хэдэн байгууллагууд байдаг л да. Standard and Poor's, Fitch, тэгээд Moody's энэ зөвхөн Монгол улсад төдийгүй дэлхийд дээр байгаа улсуудын зээлжих зэрэглэлийг тодорхойлдог байгууллага. Энэ байгууллагуудын одоо гаргасан судалгаагаар үзсэн бол Монгол Улсын зээлжих зэрэглэл сүүлийн одоо 2-3 жил 4 дахин буураад байгаа юм. Тэгэхээр эдгээр нь энэ хүмүүсүүд ингээд бууруулахдаа юуг авч үздэг вэ гэхээр тухайн улсын гадаад өрийн хэмжээ, дээр нь өрийн төв, тэгээд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт, нэг хүн доногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ, одоо төлбөрийн тэнцэл болон төсвийн алдагдал гэдэг ийм үзүүлэлтүүдийг нь авч үзэж байгаа. Тэгэхээр яг энэ үзүүлэлтүүдээр манайх ингээд байнга ухраад байна. За энэний ач холбогдол нь юу юм бэ гэхээр зээлжих зэрэглэлээ сайжруулах бол манайх гаднаас одоо хөрөнгө босоход улам үнэтэй зардалтай болно. Өөрөөр хэлбэл найдваргүй зээлдэх шаардлагатай байгаа байхгүй. Тэгэхээр сүүлийн үед одоо гаргасан тэр одоо үнэлгээгээр нь бол манайх бие хасах гэсэн үнэлгээ. Зээлийн өндөр эрсдэлтэй улс гэсэн. Үүнээс жоохон ухрахал юм бол төлбөрийн чадваргүй гэдэг англи руу нь явж харахад хүрнэ. Тэгэхээр ер нь бол эдгээр усууд ч нөгөө самсргүй тохиолдлоор засгийн газрын гэдгийг нь тусалж аваад байгаа биш. Гадаад өр засгийн газрынхч бай, хувийн секторынхч бай, банкныхан ч бай хамаагүй нийт өрөөр нь тооцож байгаа. Хоёрт нь гэх юм бол та сая хувийн компаниудын тухай асуудлыг ярьлаа. Одоо энэ хувийн компаниуд гэдэг нь манай томоохон хувийн компаниуд. Тэгээ эдгээрийн одоо гаднаас зээл авахтаа барьцаалсан хөрөнгийг нь хэрвээ сонирхоод үзэх юм бол өөрсдөө ашиглаж байгаа тэр ордынхоо тусгай зөвшөөрлийг лицензийг барьцаалсан байгаа. Энэ бол бас л бид нар их бодох ёстой. Өнөөдөр л уул уурхаан баялаг маань гэний компани ашиглах мэдлэлтэй байжгаад тэр үр төлбөрөө төлж чадаагүйгээсээ болоод бусдад одоо шилжих арбитрийн одоо шүүхтэр асуудал яригдахгүй гэд ингээд хөвөрсөн их олон асуудлууд байна. Тэгэхээр зөвхөн одоо улсын үр гэдэг бол засгийн газрын үр буюу төв банкны үр гэдэг биш, энэ хувийн секторын үр ч гэсэн биднээс талхаар дэлхийн нийтийн жишгээрээ энэ тухайн улсын үр гэдэг гадаад үр гэдэг тэр англи дотор багтаж явдаг юм шүү л гэж. Өөдрөгөр бодоход үр ер нь хөрөнгө оруулалт гэж ойлгож болох уу? Тийм, өрийг бол хөрөнгө оруулалт гэж бол хэлж чадахгүй байна. Ягаад тэгэхээр эдийн засаг утгаараа хөрөнгө оруулалт гэдэг бол хүмүүс өнөөдрийнхээ хэрэглэнээс татгалзаад ирээдүйдээ илүү их баялагын бүтээнэ гэж оруулж байгаа хөрөнгө. Санхүүгийн утгаараа хөрөнгө оруулалт гэдэг нь болохоор өнөөдөр ирээдүйд илүү их одоо орлого олох, бас ирээдүйд ингээд зарж борлуулах юм бол илүү өндөр үнээр зарж борлуулах боломжтой гэсэн тийм мөнгөн хөрөнгө байгаа байхгүй. Тэгэхээр яг одоо Монгол улсад байгаа энэ өнөөдөр өрийг бол энэ утгаар нь авч үзэх юм бол хөрөнгө оруулалт гэж хэлэх боломжгүй байгаа. Зүгээр та хэрэг маш гэгээлгээр нэрлээ гэх юм бол Монгол улсад одоо их хэмжээний зээлтэй, зээлийн өндөр эрсдэлтэй гэдэг одоо өр гэдгийг орхиод хэлээ гэх юм бол ийм байдлаар л хэлэх баг. Тэрээс гэгээлгээр хөрөнгө оруулалт гэж бол хэлж чадахгүй. Гадаадын зарим эдийн засагчид манайхныг хэрэглээ өндөртэй өргөлгөн хүмүүс гэж дүгнсэн байсан. Тэгээ орлоготой нэгэ харьцуулах юм бол бид одоо тийм хэрэглээ өндөртэй хүмүүсийн тунд орох уу? Би бол энийг юу гэж бодож байгаа нөхөр нөгөө манай иргэдийн амьдралын хэв маягтай холбоотой юм болов. Ер нь бол их
амьдралын хэв маяг нь орчин үеийн тэгээд өндөр хөгжилтэй улсуудын одоо хүмүүсүүдийн хэрэгжилж эдэлж хэрэгжилж байгаа зүйлстэй адилхан тийм хэв маягтай амьдралтай үнэтэй холбоотой байх. Одоо годамжаар явж байгаа машинуудыг л харахад дэлхийн одоо ямар ч улсуудад хамгийн их чинээлэг өндөр орлоготой хүмүүс хэрэгэлдэг тийм хэмжээний автомашинуудыг л хэрэгжилж байгаа манай Улаанбаатарын гудмаар харах юм. Гэтэл үүнийг яагаад хэрэглэн өндөртэй гэдэг нөхрөө бид нар нэг дотоод нэвтэгтэн гэдэг баялаг бүтээж байгаа. Тэр одоо бялуутаа харьцуулахад л бид нар нөгөө хэрэглээ маань их өндөр байна гэдэг. Манайх бидний бүтээж байгаа тэр одоо бялуу маань нэг 11 тэрбум долларын бялуу байхгүй. Гэтэл өмнөд хөрш маань хятад улс тэндээс 1000 дахин их том бялуу хийдэг. 10 гаруй их 80 долларын дотоод нийслэгтэй. Хүн амын хувьд бол манайхаас одоо 400 дахин их хүнтэй. Гэхдээ бүтээж байгаа баялаг нь бол 1000 дахин их байгаа. Тэгэд яг энтэй харьцуулаад үзэх юм бол одоо биднийг яг бүтээж байгаа баялагтайгаа харьцуулахад хэрэглээ нь болохоор илүү өндөр гэж хэлж байгаатай бол таньд санал нэгдэн тэр гадны хүмүүсөө ч гэсэн тэгж хэлж байгаатай бол одоо эвлэрхэл юм байна. Зөв дүгнэлт гэсэн үг байна тий. За сүүлийн үед энэ чинээлэг дундаж ангитай болох тухай их ярьж байгаа. Ингэснээр эдийн засгийн баг зэргийн уналтанд өртөхгүй байх боломжтой гэж яриад байгаа шүү дээ. Энэ одоо зөв үү? Тийм. Ер нь эдийн засагт бол хүмүүсүүд нь байнгын доктортой орлоготой. Дээр нь одоо харьцангуй ур чадвар өндөртэй байхаа хэрээр өөртөө байнга хөгжүүлж идэг. Дээр нь ингээд тогтсон одоо ихтгэл үнэмшилтэй үнэт зүйлстэй байх нь хамгийн чухал байгаа. Ийм хүмүүсүүд нь болохоор эдийн засагт хамгийн зохистой хэрэглээтэй, хамгийн өндөр бүтээмжтэй. Дээрэс нь бусад одоо бага орлоготой хүмүүсүүд нь ч юм уу тэр хүмүүсийгэдэг хараад ер нь хүн ур чадвараа ингээд дээшлүүлээд байх юм бол сайн сайхан амьдрах боломжтой юм а гэж ингэж хардаг. Тэгэхээр энэ утгаараа энэ чинээлэг дундаж давхрах гэдэг бол маш чухал. Энэ хүмүүсүүд болохоор орлогон доктортой, байнгын орлоготой. Дээрэс нь болохоор ур чадвар нь бус хүмүүсүүдээс харьцангуй өндөр. Нөгөө талаар улс төрийн, эдийн засгийн, нийгмийн одоо болж байгаа үзэгдлийн талаар өөрсдийнхөө тогтсон үзэл баримжаал итгэл үнэмшилтэй одоо сонсоод гуйваад дайваад тахгүй ийм хүмүүсүүд байна л да. Тэгэхээр ийм нийгмийг байгуулахын төлөө өнөөдрийн дэлхийн нийтээрээ бол хичээн чармааж байна. Яагаад вэ гэхээр нөгөө бага орлоготой байх тусам нөгөө бусдын нөлөөлөлд орох тэгээд бусдаас хамааралтай байх энэ хамаарал бол их өндөр байдаг юм л да. Хамгийн нэг энгийн жишээ гэхэд Америкийн нэгдсэн улсын Нью Хэмпшир мужид гэдэг байгаа. Тэр одоо мужид бол 95% нь цагаан арьснууд амьдардаг. Дээрэс нь одоо яг бидний яриад байгаа тэр дундаж давхраг гэх хүмүүсүүд бол тэнд их байгаа. Тэгэд 2007-8 оны санхүүгийн хямралын үеэр нөгөө моргежийн зах зээл дээр маш хүндрэлтэй байдал үүсээд одоо Флорида зүүн эргийн Флорида ч юм уу мужид болохоор тэр зээлийн иргэн төлж чадахгүй тэр моргежийн зээлтэй хүмүүсүүд тэр чигээр ингээд зээлээ ороход маш хүндрэлтэй байдал үүсэж хахад тэр Нью Хэмпшир мужид гэхэд хямралын өмнө зээлийн одоо өөрийн үлдэх тэр моргежийн зээлтэй хүмүүсийн чанаргүй зээлний 3 орчим хувьтай байсан бол хямралын дараа 4 хувьтай л байсан. Өөрөөр хэлбэл тэр хүмүүст бараг тэр одоо эдийн засгийн хүндрэлтэй байдал нөлөөлөөгүй гэсэн үг л дээ. Энэ хэмжээгээр нөгөө тийм бат доктортой одоо орлогон доктортой тэгээд дээрэс нь одоо ур чадвартай тодорхой одоо ингээд нийгэм байр суурь олцсон хүмүүсүүдийн хувьд бол хэр баргийн одоо тэр дэлхийн нийтэд онцлогдсон хямралын яг төв зэг дээр байж хат тэр хямрал харьцангуй бага нөлөөлсөн ийм үр дүнтэй байгаа. Энэ утгаараа энэ дундаж давхрах гэдэг бол маш үн цэнтэй ийм хэсэг бүлэг хүмүүсүүд л дээ. Тэгэхээр дундаж давхрах олноор байгаад эхлэхээр тухайн эдийн засагт болохоор тийм гаргаж байгаа шийдэл нь ч гэсэн ийм савлсан шийдэл гаргах тэр боломжууд нь бол улам бүр хаагддаг. Зээл бондын хөрөнгийг үр ашигтай зарцуулж байна гэсэн мэдээлэл хэвлэр бол нэлээ яваад байгаа. Яг үнтэй зэрэгцээд энэ зээл бондын хөрөнгийг ямар ч үр ашиггүй зарцуулаад байна гэсэн тэгж үзэж байгаа баримттай мэдээлэл бас яваад байгаа. Та энэ хоёрын алийг дэмжиж байгаа вэ? Зээлийн хувьд асуудлыг нөгөө аваад үзэх юм бол ер нь нэгдүгürt нь бол зээлийг яах гэж авдаг вэ гэсэн юм асуудал байна л да. Тэгэхээр зээлийн хувьд зайлшгүй шаардлагатай болж зээл авна. Тэгэхээр хэрнийхээ тулд хүмүүс юуг нь хардаг гэхээр зээлийн хүүгийн, зээлийн хэмжээгийн, зээлийн хугацааны асуудлыг бол өөрөөр хэлбэл зээлийн нөхцөлийг нэгдүгээр сонирхдаг. Нөгөө талаа нэгэнт авсан зээлийнхээ за юунд зориулах вэ? Зарцуулалтын юунд өгөх вэ гэдэг ийм хоёр асуудал дээр бол зээлийг авахтаа их
хүн одоо улс орн ч гэсэн хувь хүн ч гэсэн шийдвэр гаргаж авч яадаг. Тэгэхээр манад байгаа энэ одоо бондын болон одоо зээлийн үр өгөөжтэй байдлыг энэ хэрвээ харьяа гэх юм бол тухайн одоо нэгдүгээрт нь одоо хаанаас ямар их өвсвөрээр хичнээн хэмжээний зээл авсан мэ гэдэг асуудал нь одоо чухал байх нь. Хоёрдугаарт нь гэвэл чухам тэрийг юунд зарцуулав? Зарцуулсныхын хувьд авч үзэх юм бол одоо санхүүгийнхаа хувьд санхүүгийн үнэлгээ хийж үзэх хэр зэрэг үр ашигтай байдлаар зарцуулсан. Эдийн засгийн үнэлгээ хийж үзэх юм бол тэр зээл маань хэр зэрэг өгөөжтэй байсан. Нийгмийн үнэлгээ хийгээд үзэх юм бол тэр маань үнэхээр одоо энэ нөөцийн хуваарлал, шударгаас тэгш байдлыг хангаж зориулагдаж чадсан уугүй ийм асуудал байна. Тэгэхээр харамсалтай нь энэ бонд зээлийн хувьд бол яг тэр үнэлгээнүүд нь өнөөдөр байхгүй учраас энэ нь сайн, энэ нь муу ингэж бол хэлэх боломжгүй байна. Дээр нь Дэлхийн банкны хувьд нэг одоо тодорхой жишээ гэхэд 1980-ад оны үед нөгөө зээлийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа улсууд дээр хэрэгэлдэг нэг арга байгаа юм л да. Энэ нөхөр тэрийг тухайн үед conditionality гэж нэрлэдэг байсан. Энэ зээл авснаар яв, зээл аваагүй байсан бол яг without doubt ямар байв яа. Мөн зээл авахаас өмнөх эдийн засгийн нөхцөл байдал ямар байв, зээлийн дараа эдийн засгийн нөхцөл байдал ямар болов гэдгийг харьцуулдаг. Зээлийг ямар зорилгоор авсан тэрний хүрсэн үр дүнгийг харьцуулдаг. Тэгэхээр яг энэ дээр болохоор одоо зээлийн үр өгөөжийг нь авч үзэх юм бол 2013 2011 онд ч юм уу нөхцөл байдал ямар байсан, энэ хугацаанд их хэмжээний зээл авсан одоо нөхцөл байдал ямар байна вэ гэдэг энэ байдалтай харьцуулж үзэх хэрэгтэй болно л да. Тэгэхээр хүн болго энэ дээр тодорхой хариулттай болох байх. Нөгөө талаар нэгэнт хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийнхөө хувьд бол тэр санхүүгийн, эдийн засгийн, нийгмийн тэр нөлөөллийн үнэлгээг нь бол гаргаж авах хэрэгтэй байна. Хүн болгоно сэтгэлдлээрээ гэхээс илүүгээр энэ тийм үндэслэлтэй авч үзэх хэрэгтэй л гэж бодож байна. За тэгэхээр ярианаас бол тодорхой байна л да, энэ улс орнуудын эдийн засгийн байдал нийлэнхүйдээ сайнгүй байгаа гэдэг нь бол ойлгомжтой. Бусад орнтой харьцуулахад Монголын давуу тал юу вэ? Ер нь бол манай эдийн засаг маань хүн болгон л мэдж байгаа уул уурхайн салбар, тэгээд эрдэс баялагын түүхийдийн экспортоос одоо хамааралтай тийм өрөөсгөл бүтцтэй байгааг бол мэдж байгаа. Тэгэхээр энэ өрөөсгөл бүтцтэй байна гэдэг нь бол юу вэ гэхээр дэлхийн зах зээл дээр түүхийдийн үн өсгөөр орлого нь нэмэгдээд эдийн засаг маань сайжраад идэг. Харин дэлхийн зах зээл дээр энэ түүхийдийн үн унчгаар дагаал манай эдийн засаг ингээд савлж идэг, энэ савлуур дээр байгаа юм шиг ийм эмзэг байна гэсэн. Тэгэхээр бидний хувьд одоо эдийн засгийг бүтцийг нь өөрчлөх, эдийн засгийг төрөлжүүлэх энэ асуудал бол их чухал. Ингэснээрээ л нөгөө тогтвортой өсөлтийг хангах боломжууд нь. Магадгүй давуу талын хувьд бол нэгдүгээр хүн амаа эрүүл органик тийм хүнсээр хангах хэрэгтэй асуудал бол чухлаар тавигддаг. Ягаад гэвэл нөх хэрэглэн дотор импортоор орж иж байгаа хүмүүс бол маш томоохон хувийг бол эзэлж байгаа. Тэгэхээр үүний тулд яах ёстой вэ гэхээр нөө хөдөө аж ахуйн салбар, тэр дундаа мал аж ахуй, газар тариалангын салбарыг эрчимжүүлэн хөгжүүлээд мал аж ахуйн одоо гаралтай түүхийд газар тариалангаас авсан тэр орцоороо үйлдвэрлэл болох тийм хөнгөн хүнсний үйлдвэрлэлүүдийг хөгжүүлээд ингэснээрээ одоо дотоодынхоо хүнсний хэрэгцээг бүрэн хангах энэ боломж руу явах бас зайлшгүй шаардлагатай юм шиг. Өнөөдөр эдийн засгийн нөхцөл байдал хүнд байна гэхэд манай малыг л экспортлох ийм сонирхол бол аль хуршд маань тэгээ 3 дахь орнуудын хувьд ч гэсэн байж байна. Хэрвээ малаа эрүүлжүүлэх юм бол малын махыг одоо экспортлоход импортоор авахд бэлэн байна гэсэн улс орнууд нэмж байна. Энэ бол бидний бас нэг том давуу тал юм болов. Мэдээч хэрэг богино болон дунд хугацаанд илүү их хэмжээний орлого бүтээе гэх юм бол нөгөө стратегийн одоо томоохон ордуудынхаа үйл ажиллагаа цааш нь нэгэнт эхэлсэн байгаа үйл ажиллагаанд цааш нь үргэлжлүүлэн явуулаад ингэхдээ түүнийг дагсан дэд бүтцүүд төмөр зам, авто зам, цахилгаан станц тэгээд дагалцсан үйлдвэрүүд бүтээн байгуулалтуудыг хамтд нь авч өгөх юм бол нөгөө нэмэн үртэг шингэсэн байдлаар зөвхөн түүхийгээр нь гарах биш нэмэн үртэг шингэсэн байдлаар одоо экспорт хийгээд эндээсээ олох одоо ашиг маань нэмэгдэх боломжтой. Мөн магадгүй манад одоо онгон байгаль уламжлалт одоо зан заншилтыг тулгуурласан аялал жуулчлалын салбар. Энийг бол дэлхийн нийтэд аялал жуулчлалын салбартаа тийм зохицолборуудыг байгуулад гадаад талдаа энэ зар сурталчилгаа нэмэгдүүлэх юм бол манайхыг чиглэсэн хүмүүсүүд бол нэмэгдэх боломжтой. Энэ нэмэгдсэн нөхөр зөвхөн аялал жуулчлалын салбарын орлогош эргээд нөгөө агаарын тээвэр, төмөр зам орж ирэх тэр хүмүүсүүдийнхаа тоог тэр одоо чиглэсэн дэд бүтцээ хүртэл одоо нэмэгдүүлэх тэрийгэ сайжруулах өргөдөх ийм боломжууд бол бий болно. Тэгэхээр эхний хувьд бол ийм мэдэн зүйлсүүдийг л харж байна. Удахгүй болох сонгуулийн дараа гарах засгийн газар түүхэнд байгаагүй хамгийн хүнд эдийн засагтай ариун баялаг өртөө орныг хүлээж авах нь ойлгомжтой. Тэгэхээр ийм тохиолдолд
одоо ийм байдлаас гарах ямар гарц байж болох вэ? Монголын нэртэй эдийн засагч Жасраа агсан ерөнхий сайд байхдаа хэлсэн хонглын үзүүрт гэрэл харагдаж байна гэж. Тийм гэрэл ер нь мөддөө харагдах нь уу? Нэг зүйл бол нэлээд тодорхой байна. Тэгээд сонгуулиар ямар ч засгийн газар одоо гарч ирлээ гэсэн маш хүндхэн сорилт бэрхшээлтэй тулгархаар байна. Тэгэхээр манай одоо засгийн газрын хамгийн чухал хийх ёстой хамгийн чухал үүрэг бол макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах явдал. Гэтэл өнөөдөр макро эдийн засгт маань тогтвортой бус байдал бий болчихсон учраас л нөхцөл байдал юм хэцүү байна. Хоёулаа сая үрийн тухай нэлээд асуудлыг ярьлаа. Өрөөс гадна бас нэг том асуудал нь бол юу вэ гэхээр төсвийн алдагдал. Төсөв бол одоо сүүлийн 3 жил дараалан 1.80 төгрөгөөр төсвийн орлого тасарчихсан явж байгаа. Энэ бол юу гэхээр нөгөө орлого бүрдүүлэлтийн 10 гаруй хувилтай нэлээд том тоо. Дээр нь ханш энэ бол бас ханшны томоохон эрсдэл бол байна. Улсын төсөв ингээд сүүлийн 3 жил дараалан 1.80-аар ингээд тасарчлаа. За тэгээд энэ нь ямар учиртай юм бэ? Энэ эдийн засгт ямар хор хохиролтой юм бэ? Нэгдүгээрт энэ хэмжээгээр эдийн засгийн тэнцвэрт байдал бол алдагдчихж байгаа юм. Эдийн засаг бол тэнцвэрт байдлаасаа их тийм гүндээр тэнцвэрт бус байдал руу явж байна. Хоёрт нь болохоор нөгөө засгийн газар макро эдийн засгийн бодлогоороо дамжуулаад эдийн засгийг удирдах гэж оролдож байгаа. Энэ удирдах орон зай нь улам бүр хязгаарлагдж байгаа. Нөгөө орлого нь бүрдэж өгөхгүй юм эдийн засгийн төсвийн алдагдал өндөртэй байгаад байгаа. Гуравт яг энэ нөхцөл байдлаасаа болоод улсынхаа өөрийг дахиад нэмэхэд хүрнэ. Саяхан хүртэл 750 сая ам долларыг засгийн газар гаднаас зээлэл авч эхэлж штеп магадгүй арилжааны нөхцөлтэйгээр. Тэгээд энэ засгийн газрын зөвхөн улсын гадаад дүрийн нэмүүлээ зогсохгүй нөгөө хувийн секторууд маань гаднаас бас мөнгө босгож ээж үйл ажиллагаагаа явуулах хэрэгтэй болдог. Энэ хөрөнгө нь бол улам зардал өндөртэй болно. Тэгэхээр энэ бол бас нэг хүсвэртэй зүйл шүү. Хэрвээ хувийн секторууд маань хөрөнгө мөнгө босгож үйл ажиллагаагаа явуулж чадахгүй бол тэдний бизнесийн үйл ажиллагаа нь хумигдана. Энэ хэмжээгээрээ эдийн засаг өөрөө хумигдана. Эдийн засаг хумигдаад ирэхээ одоо ирж байгаа дээр ханш өөрөө их эрсдэлтэй байна гэдэг бол юу гэж хэлж байгаа нөхөрөө худалдан авах чадварыг улам бүр муутгана. Ингээл ерөөсөө тийм нэг агших, дахин агших ийм байдал руугаа л одоо явж эхэлж байна. Одоо ханшны эрсдлийн хувьд бол нэгэнд гадаад зээл өндөртэй байгаа тохиолдолд Монгол төгрөгийн ханш сулраад байна гэхээр нөгөө гадаадаас авсан одоо үр төлбөр чинь улам л их үнэтэй болж тусч байна гэсэн үг шүү дээ. $1 одоо 1900 байжгаад 2050 болоод эхлэхэд энэ хэмжээгээр тэр нөгөө ханшны эрсдлийн зөрүү чинь л эргээд одоо улсдаа их хэмжээний одоо дарамт болоод эхлээд байна. Энэ байдлаас ер нь чухам яах ёстой юм бэ? Магадгүй яг энэ байдал хэвээр үргэлжлэх юм бол нөгөө түрүүн та хэллээ Жасрааван хэлсэнтэй адилхан бид нэг тийм хонгил руу яваад орсон юм шиг. Тэр хонгил нь одоо хэр зэрэг урттай юм. Бас тэр хонгилдоо хэр зэрэг удаан байх юм. Тэрийг бол ер нь тодорхой мэдгүй магадгүй ирэх 5-10 жилдээ ч гэсэн нэг л тийм одоо ирээдүйн тодорхой биш одоо тийм бүрхэгдөө байдалд амьдрах ийм нөхцөл байдал үүсгэж бол үүсэхгүй. Тэгэхээр эдийн засагт бол тэр оншийн тавих хувьд бол их чухал байна л да. Нэгэнт бол бидний мэдээд байгаа зүйл бол эдийн засаг маань өвчлөлтсөн байна. Гэхдээ оншийн зөв тавь. Оншийн зөв тавь гэдэг маань зүгээр ийм байна гэснээр саланг оншоос илүү бүр нарийн тийм шинжилгээ хийх хэрэгтэй болж байгаа. Энэ нарийн шинжилгээ хийгээд эхлэнгүүт яаж нөхөр зөвхөн нэг өвчин биш хит хитэн хавсарсан өвчин байхыг ч бол үүсэхгүй. Тэр хавсарсан өвчнийг эмчлэхийн тулд нэгийг эмчлэхийн тулд одоо ийм уулах нь нөгөөг нь бүрд ордуулж магадгүй шүү дээ. Тэгэхээр энийг одоо хаанаас нь хөөж яаж эмчлэх вэ? Тэр ийм одоо эмчилгээнийхаа дистараа ирэмбийг нь тодорхой болгох. Нэгэнт тэр ирэмбээр нь одоо тодорхой болгосон болвол яг тэр эмчилгээнийхаа аргаар ягштал мөрдөөд эдийн засгийн эмчлэх явдал бас их чухал байна л да. Тэгэхээр энэ бол зүгээр нэг толгойн өвчин байна, амлгийн нуугаад эдгэрүүлчихээ. За хоолой нүвцэн байна, нэг юм хоолойны юм аваад хүлэгчээ тэр нь зүгээр байна гэдэг үст тийм их хав шинжтэй хавсарсан байдалтай эмгийг эдийн засаг маань тусчаад байна л гэж хараад байна л да. Тэгэхээр тэгж эмчлэх боломж ч одоо байхгүй байгаа үстэй. Ер нь бол тэгж эмчлэхээс өөр аргагүй. Бид нар одоо их хүссэн ч тэр байдал руу л явна. Тийм одоо төсөв болон мөнгөний өндөр сахилга баттай, хариуцлагатай, үрлэгэн биш энэ бодлогыг хэрэгжүүлэх ёстой. Нэгэнт зарлаад хэрэгжүүлэхээр осон бол түүнийгээ тууштай хэрэгжүүлэх хэрэгтэй. Магадгүй яг таны энэд асуулттай ч холбоотой одоо ярих зүйл гэвэл бид нар хэрвээ энэ эмх цэгцээ хурдан шуурхаа олохгүй бол гадны одоо олон улсын санхүүгийн байгууллагуудын дэмжлэгийг авч тодорхой нөхцөлөөр хэрэгжүүлэх тийм шаардлага гарахыг үгүйсэхгүй. Манай эдийн засагт ингэхэд ер нь бодлого гэж юм байна уу?
бид ч одоо ингээд эдийн засагч удирдагчдын хомсдолд ороод их удаж явах шиг байна. Ингэж болохгүй үстэй. Энэ байдал одоо ингэж удаан үргэлж болохгүй үстэй. Тийм, ер нь бол нөгөө энэ засгийн газрын бодлого гэдэг бол нөгөө улс төрийн ямар хүчин засгийн эрх барьж гэнэ гэдгээсээ бол их хамааралтай байдаг. Тэгэхээр засгийн эрх барьж байгаа тэр улс төрийн хүчнүүдийг бол ерөнхийдөө нэг зүүнний чиглэлийн, барууны чиглэлийн гэж хоёр одоо хэсэгт хувааж үздэг. Энэ одоо барууны чиглэлийн намууд засгийн эрх барих үедээ чинээлэг эргээд хөрөнгөтэй эргээд бизнесмэнүүдийг дэмжсэн чиглэлийн ийм барууны маягийн бодлого явуулдаг бол зүүнний чиглэлийн нам одоо засгийн эрх барих үедээ нөгөө бага орлоготой одоо нийгмийн халамж хамгаалал зайлшгүй хэрэгтэй тэр хүмүүсүүдийг хамгаалах гэсэн бодлого бол барьдаг. Тэгэхээр яг манад өнөөдөр бол одоо ардчилсан нам засгийн эрх барьж байгаа. Тэгэхээр барууны нам угтаа бол яг барууны одоо чиглэлийн нам гэж байгаа нам маань засгийн эрх барьж байгаа тохиолдолд ямар байх ёстой вэ гэхээр бизнес одоо их цэцгэлэх учиртай тий тэр бодлогоороо болвол тэгэхээр би бас тантай санал нэгдэж байна. Одоо өнөөдөр ямар бодлого байна вэ гэхээр би одоо тийм бодлого байна гэж хэлж чадахгүй гараад л дүрж байна. Энд нэг зүйл байх шүү нөгөө нэг бүлэглэлийн гэж одоо олон нийтээр яриад байдаг тэр ашиг сонирхол одоо уул уурхай, үл хөдлөх хөрөнгө, барилгын салбар гэсэн нэг тийм бизнесийн бүлэглэл нөгөө талд нь одоо тэр бүх бүлэглэлүүдийнхаа үйл ажиллагааг нь одоо санхүүгийн хувьд дааж байгаа банкны салбар тэгээд энэ нөгөө шийдвэрийг гаргаж идэг төрийн эрх мэдэл ингээд энэ гурвалсан ийм нэг холбоо бие биендээ их тийм санаа тавьдаг бас эрх ашигыг хамгаалж идэг эрх ашигч харилцан хөндөж идэг ч юм уу ийм чиглэлийн бодлого байгаа юм болов гэж харахаас өөр тийм нааштай харагдахгүй. Тэгэд яг энэ гурав нэг нэгнийхээ юм ингээд чөлөөлөё гэхээр болдоггүй аль эсвэл ингээд жоохон чангалаад юма зохицуулж яа гэхээр аль альнийх нь эрх ашиг хөндөгдөөд ч гэдэг юм уу тэр нэг юм төсөөлж хэлэх юм бол нэг чагталчихсан ийм төрлийн холбоо байгаад байгаа шиг бол харагдаж байгаа. Тэгэхээр үнийн эрэхтэй одоо өнгөрсөн жилүүдэд манай эдийн засагт бодлого байна уу гэсэн одоо таны асуултанд бол би бодлоготой байна гэж бол хариулж чадхааргүй л байгаа. Бид ч одоо энэ парламентын засаглалтай орон болоод нэлээд хугацаа өнгөрчлөө. Нэг нөгөө ярихад энэ хувийн бодлолтой ард өмнөж бас тийм бодож байгаа. Энэ парламентд маань ихэвчлэн л одоо хуульч мэрэгчлээ хүмүүс, эдийн засагч мэрэгчлээ хүмүүс л ороосэй гэж бодох юм. Одоо бол ингээ 90% хураа оруулсан юун одоо улсаа хөгжүүлэх мэдээл эдийн засгийн тухайд мэдлэг л байхгүй шүү дээ хатах хэлгээд. Ер нь бодлого тодорхойлдог хүмүүсүүд бол бас их тийм өндөр чадамжтай тэгээд их арвин туршлагатай дээр нь ингээд бусдын төлөө гэсэн чин сэтгэлтэй үнэхээр ингээд хийж бүтээснэ зөвхөн дараагийн удаага ч юм уу дараагийн сонгуулаач үлээ харсан байдлаар биш одоо улс их орны маань дараагийн үе ямар болох вэ гэсэн тийм чин сэтгэлтэй хүмүүс байх хэрэгтэй гэдэг тийм л үзэл бодолтой байдаг хувь хүнийхээ хувьд бол тийм студент цаг. За ингээд та бид эдийн засагчид тэр бүр хэлж тайлбарлаад байдаггүй улс төрчид хүмүүсийг төөрүүлж бодлуулад байдаг нэлээд хуримтлагдсан асуудлаар ярилцж байна. Шин сэргийг мэдээлэл өгч байгаа танд их баярлалаа. За ингээд би нэвтрүүлгийн төгсгөлд одоо хувийн чанартай ч гэх юм уу таны уншигч одоо үзэгчдийн асуугаасаа гэж сонирхоод байгаа асуултыг асуумаар байна. Та бол одоо ингээ урамтай сайхан нийтлэл бичиж сайхан ярилцлага өгдөг хүн. Өөрийнхөө одоо хувийнхээ хувьд тэр болгон нээлттэй ярьдгүү. Даваасран гэж ингэхэд хэмбэ? Намтрын товчоноос ч сонирхож байна. Даваасран бол нөгөө Улаанбаатар хотын уугуул. Тэгээ Улаанбаатар хотын 1-р төрхөд төрсэн. Тэгээд Сүхбаатар дүүргийн 24-р сургуулийг төгссөн. Тэгээд сургуулаа төгсөөд Монгол Улсын их сургуулийн бакалавр магистрийн зэргийг дүүргээд Монгол Улсын их сургуульд сүүлийн 20 жил ажиллаж байна. Тэгээд ингэх хугацаанд Америкийн нэгдсэн улс Англид бас магистр докторийн зэрэг хамгаалсан. Хувийн амьдралын хувьд гэх юм бол гэр бүлтэй 3 хүүхэдтэй 1 хүү 2 охинтой том хүү маань Монгол Улсын их сургуулийн хуулийн одоо сургуулийн оюутан. Дунд охин маань дунд сургуульд сурдаг. Бага нь болохоор 1 ой өнгөрч байгаа. Тэгэхээр бага хүүхэдтэй. Нөхөр маань бид хоёулаа их сургуулийн бас 1 курсын оюутан. Тэгээд нэг гадны хөрөнгө оруулалттай компанид бас ажилладаг. Сургуулаа төгсөөл ажилласан. Тэгээл хамтдаа ажиллаад ингээд явж байгаа. Бага байхдаа бол 20 одоо нийгмийн идэх бас нэлээд өндөртэй хөвгтэйсэн 24-р сургуулийн бүлэгмийн зүйлийн дарга хотын пенер штабын орлогчтой тухай үед
Монголын Пенерийн байгууллагын төв зөвлөлд нэг 2 хүүхэд сонгогдох үед бас төв зөвлөлийн гишүүнээр сонгогдчихжээ. Тэгээд нийгмийн итгэх сайтай байсан дач тэр мөн тэр Монголын ёслол залуучуудын эвлэлийн тэргүүний сурагч алтан медаль тэгээд Пенерийн байгууллагын төв зөвлөлийн хошин алтан медаль гэдэг тийм шагнал урамшлын дээр их авч явсан. Тэр мөн ингээд хүүхэд насны минь их сайхан дурсамж юм шиг санагддаг. Тэгээд манай найзууд ч гэсэн яг тэр үедээ яг тэр байдлаар маань их дурсдаг юм байлээ. Ер нь их сургуульд орсноос хойш энэ судалгааны ажил тэгээд сурах энэ үгэлөвтэй илүү их цагийг зарцуулаад тэгээд нөгөө гэр бүлтэй болсон учраас нөгөө гэр бүлтэй анхаарах тэр цаг маань хамгийн үнэтэй цаг. Тэгэл хүмүүнийхээ хувьд бол тийм л. Англи Америкийн хаан сурч ин гэж үү? Английн Манчестерийн их сургуульд магистрийн зэрэг хамгаалсан. Америкийн Нью Хэмпшир мужийн их сургуульд эдийн засгийн ухааны докторийн зэрэг хамгаалсан. Хэр удсан яг Америкт? Америкт бол нэг 6 жил гарна гэр бүлээрээ амьдарсан. Тэгээд яг хуу ер нь бол Америк чинь хүн болгоны тийм хүсэж мөрөөддөг гэх газар. Тэгээд хүсэж мөрөөдөхийн шалтгаан юу юм болоо гэж бодохоор одоо хүн болгон Америк иргэн байж магадгүй. Жишээ нь Англид бол байж хахад бол би яг Англи иргэн биш гэдэг нь бол маш тодорхой харагдаж байгаа бол Америкт Америк иргэн байж болно. Дээр нь одоо Америкт тэр хууль ёсоо дагаад амьдраад ах юм бол хэн болгон амьдраад ах тийм бас боломжтой. Манай гэр бүлийн хувьд бол Америкт маш тодорхой зорилготой очсон. Тийм тодорхой зорилготой байсан учраас бас их өндөр сахилга бацтайгаар ажилласан. Тэр зорилго нь бол юу гэхээр хүн болгон тус үрдээ сурна, ажлыг хийн. Тэгээд хүмүүс өндөр хариуцлагатай байна гэд. Яг тэр зорилгодоо бүгдээрээ зөвшөлдөж яваад тэр зорилгоо биелүүлээд ирсэн. Миний дунд охин Америкийн нэгдсэн улсын Нью Хэмпшир мужид бас төрсөн. Тэгээд яг бага хүүхэдтэй сургуульд одоо эрдэм шинжилгээ судалгааны ажил хийгээд сургууль суралцах нь бол бас амаргүй өдөр одоо үе бол Америкт өнгөрсөн. Тэгээд энтертеймент хийх хугацаа маань харьцангуй бага байсан. Гэсэн хэдий боловч нөгөө гэр бүл хамт байна гэдэг бол маш том одоо тус дэмжлэг. Яг ч энэ утгаараа бид нар яг төлөвснийхаа дагуу л ажиллаад тэгээд төлөвлөгөөгөө биелүүлэл ирсэн. За их сайхан санагдаж байна. Бидний адил та нэгэн цагт бас Америк их гүрэнд сурж амьдарсан байна. Энэ бол Америкийн нэгдсэн улс дахь Монгол телевиз учраас та Америкийн хамгийн сайхан дурсамжаа энэ дашрамд бас хуваалцаач. Тэгээ Америкт сурсан хамгийн сайхан дурсамж гэхээр би сая хэлсэн охин маань Америкийн нэгдсэн улсад төрсөн. Тэгээд ер нь бол тэр эрүүл мэндийн систем, хүндээ чиглэсэн систем, Америкийн нэгдсэн улсын одоо боловсролын систем бол үнэхээр нүдийг минь нээхэд их тусалсан гэж бодож байна. Тэгэхээр нөгөө хүн өөрийнхөө мэдгүйг мэдээд чадахгүй байсан зүйлийгээ сураад ирнэ гэдэг шиг тийм завшаантай хэрэг бол байхгүй. Дээр нь Америкаас одоо үлдсэн хамгийн сайхан дурсамж гэх юм бол Америк бол family committed буюу нөгөө гэр бүлийг маш их эрхмэлдэг ийм нийгэм. Энэ байдал нь ч гэсэн манай гэр бүлд их тийм нөлөөлсөн гэж ойлгож байгаа. За чөлөө цаг зав гарвал юу хийдэг вэ? Энийг би одоо ингээд өөрөө чинь нэлээд нийгмийн идэвхтэй охин байсан гэдэг утгаар нь асууж байна л да. Ер нь ямар хоббитай вэ? Ер нь чөлөө зав гарахаараа гэр бүлтэйгээ хүүхдүүдтэйгээ байх их дуртай. Бас хэрвээ боломж байвал нэг агаарт алхах их сайхан санагдав. Ууланд модонд тусан тэгээд ингэ агаарт алхах их дуртай. За тэгээд бусад ингээ боломж олдох юм бол нөгөө сонирхолтой уран зохиолын сүүлийн үеийн ном энтер унших нь илүү тийм их л сайхан л амралт болоод байдаг шүү дээ. Ер нь ийм зүйл хийх дуртай. За их баярлалаа. Та бид одоо бага цагт нэлээд зүйлийг ярьж амжлаа. Амжуулж чадсандаа одоо би бас баяртай байна. Ингээд нэвтрүүлгийнхаа төгсгөлд дэлхийн ингээд дархан суугаа нутаг нэгт монголчуудаа таны хүргэх сэтгэлийн үгээр энэ нэвтрүүлгийг өндөрлөе гэж бодож байна. Хамтдаа ярилцсан эдийн засгийн ухааны доктор Даваа Сүрэн танд баярлалаа. Нэвтрүүлэгтээ уран оролцуулж ярилцлага өгөх боломж олгосон танд их баярлалаа. Тэгээд танаа телевизийн хамт олонд цаашдынх нь уран бүтээлд ажилд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсье яриа. Баярлалаа.
Дэлхийгээр тархан суугаа монголчуудын зар мэдээ мэдээллийн нэгдсэн төв orbo.com. Хил хамгаалах байгууллага нь Монгол улсын үндсэн хууль, үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, төрөөс хэлийн талаар баримтлах бодлого зааснаар Монгол улсын оршин тогтнохын аюулгүй байдлын үндэс болох нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хэлийн халдшгүй дархан байдлыг хангуулах зорилгоор хил хамгаалтын талаарх төрийн бодлого, хэлийн тухай хууль заасан чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг. Манай нэвтрүүлгийг анхаарал үзэж байгаад баярлалаа. Одоо Вашингтоны хавар зураглал үзүүлээд энэ удаагийн нэвтрүүлгээ өндөрлөх болно. Үзэгч та бүхнийхээ шинэ 7 хоногийн ажил үйлсэд амжилт хүсье. There comes the time when we hear the certain call, when the world must come together as one. There are people dying, oh, and it's time to lend a hand to life, the greatest gift of all. We can't go on pretending day by day that someone somewhere will soon make a change. We are all the parallel, God's break the family. And the truth, you know, love is all we need. We are the world, we are the children, we are the ones who make a better day. So let's start giving. There's a choice we're making, we're saving our lives. It's true, we'll make a better day, just you and me. Well, send them your heart, So they know that someone cares, and their lives We'll be stronger and free. as God has shown us, by turning stone to bread. And so we all must lend a helping hand.